Улсын хурлын дарга учрал Хятадын коммунист намын урилгаар тус улсад альжилж байна. Түүнийг онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд инх болт Хятадын коммунист намын төв хорооны гадаад харилцааны газрын дэд дарга Чен Жуунаар угтан авчээ. Альчлалаар хоёр улсын иж бүрэн стратегийн түвшинлийн харилцааг хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан альчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүрээнд хууль тогтоох дээд байгууллага нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьжээ. Ерөнхий сайд Зандан шатар налах дүүргийн эрүүл мэндийн төв болон дулааны станцад ажиллалаа. Ингэхдээ ашиглах боломжгүй болсон эрүүл мэндийн төвийн барилгыг аймагуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах бэхжүүлэх төслөөр шинчилж, дулааны станцын өргөтгөл шинчиллийг олон улсын банк санхүүгийн байгууллагын их усврээр 2026 онд шийдэх боломжийг судлан танилцуулахыг холбогдох албаныханд даалгажээ. Орон нутгийн сурагчдын бие даалтын 7 хоног өнөөдрөөс эхэлж байна. 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн бие даалтын 7 хоногоор сурагчид аюулгүй амьдрах ухаанд суралцсан судална. Үүний тулд орон нутгийн онцгой байдлын газар хэлтээс салбар нэгжтэй хамтран ажиллах юм байна. Баянзүрх хан үйлдвэрт Сүрэгийн идэвхтэй илрүүлэг үйл ажиллагаа эхэллээ. Сүрээг эрт илрүүлж чадвал хүндрэлгүй хурдан түргэн эдгэрнэ. Тиймээс нийслэлийн хамгийн их хуамтай дээрх 2 дүргийг сонгон авч үзлэг шинжилгээнд хамруулах гэж байна. Үүнд мөн ихтэй сургууль, коллежийн оюутнууд хамрагдана. Нийслэлд 20-с 27-ны хооронд хаврын их цэвэрлэгийг зохион байгуулж байна. Их цэвэрлэгэнд 350 орчим аж ахуйн нэгж байгууллагын 1600 албан хаагч оролцож, нийтийн эзэмшлийн 4 сая орчим метр квадрат талбайг цэвэрлээд байна. Мөн 190 орчим автобусны буудал, 380 орчим хогийн сав, 1000 орчим тэмдэг тэмдэглэгээ, 350 орчим сандал, 37,000 гаруй метр хайс хашлага, хөшөө дурсгалууд болон гэрлийн шонгуудыг угааж, үлссэн хог хаягдлыг цэвэрлжээ. Брэдэд уламжлал болсон сэр зохих тэмцээн болж Жалсип Манзаров хэмээхээр 1 минутад 46 сэр зохиж хуулсан амжилт үзүүлжээ. Гэхдээ тэмцээний рекордыг эвдэж чадсангүй. Тэмцээний дээд амжилтыг Монголын оролцогч Цэрэн Ванчгийн Биг Сүрэн 2024 онд минутад 65 сэр зохиж тогтоосон байдаг. Энэ удаагийн тэмцээнд тэрээр оролцсон ч өөрийнхөө тогтоосон амжилтыг мөн эвдэж чадаагүй байна. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.